Amnesty International төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн дэд дарга хуульч очир бол танилцуулах гэж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хишиг сайхны танилцуулсанчлан Монголын Amnesty International хууль сахиулах үйл ажиллагаа ба сар дахлын үед хууль сахиулах үйл ажиллагаа ба хүний эрх гэдэг мониторинг судалгаа хийсэн. За энэ судалгаа нь хэд хэдэн гол бүлэгтэй. Үүний чухал нэг бүлэг нь иргэдийн хуран цуглах эрх ковидын үед хэрхэн ямар байдлаар хэрэгжсэн бэ? За дараагийн бүлэг нь цагдаагийн байгууллагаас хууль сахиулах байгууллагаас хүч холбогдлохыг хэтрүүлсэн хэрэгэлсэн ийм тохиолдол гарвуу үгүй юу? За мөн хөл хорионы дэглэм сахиулах үйл ажиллагаанд хүний эрх хэрхэн хангаглав? Гэх зэрэг гол асуудлуудыг багтаасан судалгаа хийгдэж байгаа. Эцэслэн бол энэ судалгаа олон нийтэд одоо танилцуулагдаагүй. За энэ судалгааны мэдээллийг бас оролцогч талуудаас санал авах зорилгоор мөн уг судалгаа эцэлэгдээг байгаа учраас уг судалгаанд бас үнэтэй хувь нэмэр санал болоод бусад одоо тохиолдол бодит кейс тохиолдол бас судалгаанд авагдаагүй бол эдгээр мэдээллүүдийг хилцүүлэхт оролцож байгаа талуудаас бас авах зорилгоор энэхүү цуврал хилцүүлгийг зохион байгуулж байгаа. Дашрамд хэлэхэд энэ ковид цар тахлын үеийн хууль сахиулах үйл ажиллагаа гэдэг бол цэвэр тохиолдол буюу кейс суурилсан судалгаа гэдгээр онцлог. За өөрөөр хэлбэл тухайн тохиолдол дээр хүний эрхийн олон улсын хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор хамгаалагдсан эрх хэрхэн одоо баталгаатай хангагдсан бэ? Эсвэл зөрчигдсөн үү? Зөрчигдсөн бол ямар байдлаар зөрчигдсөн гэх зэрэг ийм дүн шинжилгээ хийх судалгаа юм аа. Тэгээд энэ судалгааны эхний хэсэг болох чагсаалт цуглааны асуудлыг та бүхэнд танилцуулъя. Бид хүн мэдж байгаа 50 хуран цуглах эрх бол иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол улсын үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний улс төрийн суурь эрх. За хэдийгээр суурь эрх хэдий боловч уг эрхэд олон улсын гэрээ канонс болон үндсэн хуулийн заасан үндслэл арга журмын дагуу бол хязгаарлалтыг зүй зохистой байдлаар бол хэрэгжүүлж болно. Тэгэхээр бидний судалгааны гол зорилго бол ийхүү уг эрхийг хязгаарлахдаа, цар тахлын үед хязгаарлахдаа үндэслэл бүхий байдлаар тухайн нөхцөл байдал тохируулан хязгаарласан эсэх. За хүний эрхийг хязгаарласан хэрвээ чагсаалт цуглааны хориглон хязгаарласан бол уг хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тохиолдолд чагсаалт цуглааныг албанд хараах, цагдаагийн байгууллагын хүчийг хэрэглэх тохиолдолд уул хүчийг due process буюу шударга процедурын дагуу хууль тогтоомжийн дагуу уг хүч холбогдлогыг хэрэглэсэн эсэх гэдэг дээр бид нэр илүү их судалгааны ач холбогдлыг өгсөн байгаа гэж. За та бүхэн бүгд мэдж байгаа цар тахлын үед хэд хэдэн хууль болоод нийслэлийн засаг даргын захирамж улсын онцгой комиссийн шийдвэр үнсэн дээр чагсаалт цуглаан хийх боломжийг бол хязгаарласан байгаа. Хэдий тийм боловч цар тахлын үед Монгол улсад нийт өрнөсөн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн одоо илэрх хэлбэрүүдийг аваад үзэх юм бол 50 жагсаал, 50 цуглаан, цахим цуглаан буюу онлайн одоо орчин суурилсан цуглаан, хэрэгслийн цуглаан буюу хүн оролцоогүй зөвхөн техник хэрэгслийг чагсаан байлжуулсан цуглаан хийгээд утга санааг бас түүгээр илэрхийлэх гэсэн цуглаан, аяндаа үүссэн чагсаал цуглаан, за өлсгөлөн, суулт, за суултын дотор олон хүн оролцсон суултч бий боллоо, мөн нэг хүний одоо зохион байгуулсан суултч бий боллоо. Дээрээс нь одоо өнгөрөгч 7 хоногийн хугацаанд иргэний үл захирагдах буюу civil disobedience-тэй холбоотой одоо холбоотой буюу иргэний үл захирагдах гэдэг энэ иргэний нийгмийн өөрийгөө хамгаалдаг гол хэрэгсэл болсон ийм одоо бас үйл ажиллагаа явуулаа гэж бид дүгнэж байгаа. Энэ нь бол улсын онцгой комиссийн шийдвэрийг бизнес эрхлэгч одоо түргэн олны болон ресторанууд эсэргүүцэж хууль тогтоомж дүрм журмыг санаатаагаар биелүүлэхгүй гэдгийг бол олон нийтэд илэрхийлж мэдэгдэл хийж захим орчинд дагуулгаалсан ийм бий боллоо. За мөн флаш моб болоод бусад олон нийтийн сүлжээнд мэдээллийг одоо пост бичих түүнийг шеэрлэх гэх зэрэг өргөн хүрээний
үзэл бодлоо илэрхийлэх одоо үйл ажиллагаанууд явж өнгөрлөө гэж. Гэхдээ энэ бүх үйл ажиллагаанууд тийм ч дардан явагдсангүй. Өөрөөр хэлбэл тодорхой сорилт бэрхшээлтэй тулгарлаа. Эдгээр сорилт бэрхшээлийн зарим нь бол цэвэр эрх зүйн зохицуулалттай холбоотой буюу хууль эрх зүйн бодлогын асуудал бас цаашид анхаарах ёстой ийм асуудлууд байлаа. Тухайлх юм бол захим орчинд хийж байгаа жагсаал цуглаан, хэрэгслийн буюу хүн оролцоогүй жагсаал цуглаан, за аяндаа үүссэн жагсаал цуглаан гэх зэрэг эдгээр үйл ажиллагаа бол Монгол улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болоод бусад хууль эрх дамжаар наривчлан зохицуулагдаагүй ийм харилцаа. Дээрээс нь бас цахим орчинд өрнөсөн зарим үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд зарим сорилт бэрхшээлтэй нүүр тулсныг бол ухаалах юм бол Facebook нь блоклогддог мөн одоо группт одоо нөгөө мэдээллийг засаж байгаа группт нь эрхгүй байгууллагуудаас шууд болон шууд бус занал хийлэл төрийн байгууллагаас үзүүлсэн гэх мэтлэн ийм үйл ажиллагаанууд явагдсан гэдгийг судалгааны явцад уулзсан хүмүүс бас хэлж байна. За тийм учраас энэ эдгээр асуудал цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох. За энэ орчинд явагдаж байгаа иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хууль зүйн баталгааг хангах асуудал нэлээд онцгой бас яригдах ёстой гэж үзэж байна. Дээрээс нь үлсгэлэн суултын асуудал бол цар тахлын үед нэлээд онцлог байдлаар өрнөлөө. Өөрөөр хэлэх юм бол жагсаал цуглаан зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд бүх орчин хаалттай буюу жагсаал цуглаан хийх тухай мэдээллийг ирэхгүй байгууллагаас бүртгэхгүй байх үүргийг зарим одоо удирдлагуудаас захирамжаар гаргасан учраас нэгэнт одоо жагсаал цуглаанаа хийх гэсэн энэ орлого нь бүтлгүүдэх учраас үлсэглэн гэдэг юм уу, суулт гэдэг юм уу олон түмнийг хамруулаагүй ийм байдлаар бас үзэл бодлоо илэрхийлэх гэсэн үйл ажиллагаанууд явагдлаа. За гисэн хэдий боловч бас үлсэглэн суулт гэдэг эдгээр үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлыг хууль эрх зүйн орчных нь хувьд наривчлаад аваад үзэх юм бол уул харилцаа бол жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар төдийлөн наривчлан зохицуулагдаагүй. Ер нь наривчлан цаашаа зохицуулах ёстой. Өөрөөр хэлбэл үлсэглэн суулт гэх зэрэг энэ үзэл бодлоо илэрхийлж байгаа хүний одоо эрх зүйн баталгааг энэ үйлдэлийн эрх зүйн баталгааг хангахтай холбоотой асуудал бол цаашид бодлого эрх зүйн зохицуулалтыг анхаарах ёстой байна гэж. За энд тухайлбал бэлд хэрэгслийн цуглаантай холбоотой асуудал дээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзаж уул асуудалд эрхгүй байгууллагаас холбогдох байгууллагаас ямар одоо үйл ажиллагаа явуулах, тухайлах юм бол цагдаагийн байгууллагаас ямар үйл ажиллагаа явуулах гэдгийг бид нэр бас судалсан. За энэ дээр бол хэдийгээр хүн оролцоогүй хэрэгслийн цуглаан хэдий боловч үүний цуглаан гэж үзээд холбогдох одоо албан тушаалтныг цагдаагийн байгууллага дуудаг нэрвэж тайлбар авах. За дээрэс нь зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр торгосон гэх мэтлэн ийм одоо үйл ажиллагаанууд явагдлаа. За энэ нь бол бид судалгааны багийн хувьд хүний одоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг, уран зуглах эрхийг хязгаарлах үндэслэлийн хувьд бол гарцаагүй үндэслэл бий болоогүй. Өөрөөр хэлбэл ковид бол хүний бөөгнөрл өөрөө ковидыг илүү тархалтыг нэмэгдүүлдэг гэж үзэх юм бол саяны хэрэгслийн зохицуулалт дээр бол хүн оролцсон цуглаан байгаагүй. Гэх мэтлэнгээр бас анхаарах ёстой асуудлууд байна гэж. За манай энэ хэлэлцүүлэгч жишээлх юм бол нэг хүний суул зохион байгуулсан Монголын үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч Эрдэнэтгоо оролцож байгаа. За нэг хүний хувьд нэг хүний суулт явуулахдаа ковидын тархалтыг одоо нэмэгдүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бол суул зохион байгуулахдаа өөр хүмүүсийг эвлэлтэнд нэгдэхгүй байхыг уриалсан ийм нэг хүний суултыг хүртэл цагдаагийн байгууллагаас албанд тараах гэсэн ийм орлогуудыг бол хийсэн. Энэ талаараа хэлэлцүүлгийн явцад хэлэх байхаа гэж бодож байна. За ер нь цар тахлын үед үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөнд хит буюу үнэмлэхүйн хязгаарлалт тогтоосон байх ийм үндслэл бол бүрдсэн байна гэж үзэж байгаа. Ер нь уг эрхэнд хязгаарлалт тогтоогоод байгаа зохицуултуудыг авч үзэх юм бол жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8-3-аар бол гамшигын үед жагсаал цуглаан хийхийг хориглосон. Өөрөөр хэлэх юм бол гамшигын шалтгаан нөхцөл арилтал жагсаал цуглаан хийхийг хориглоно хэмээн заасан нь бол бас бид цаашид анхаарах ёстой ийм зохицуулт байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүний эрхийг
хуулиар хязгаарлаж болох хэдий болох ч тэрхүү хязгаарлалт нь үндэслэл бүхий гарцаагүй бөгөөд тухайн нөхцөл байдал тохирсон байх ёстой. За энэ хуулийн зохицуулалт бол тухайн эрсдлийн нөхцөл байдлаас үл хамааран, эрсдлийн зэрэгээс үл хамааран уран цуглах эрхийг хуулиар хязгаарсан байж болохоос ийм бол зохицуулалт байна гэж үзэж байгаа. За тухайлх юм бол яг манай Монгол улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8.3-та бичвэр болоод агуулгын хувьд төсөөтэй зохицуулалтууд гадаад улс орнд тухайлбал холбооны бүхний Герман улсад 2020 оны 4-р сард үүнтэй адилхан агуулга бүхий заалтыг, хуулийн заалтыг үндсэн хуулийн шүүхэн, үндсэн хуулийн бус болохыг бол зарласан. Өөрөөр хэлбэл ковидын нөхцөл байдлын үед хөл хорой юуны халдвар хамгааллын болоод хүн хоорондын зайгаа баримтлаад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ боломж нөхцөлийг бол хуулиар хязгаарласан буруу байна гэдгийг холбооны бүхний Герман улс 20 оны 4-р сард шийдвэр нь гарсан. Түүнтэй харьцуулаад аваад үзэх юм бол энэ зохицуулалт гэсэн үндсэн хуулийн төвшөнд бас иргэний үндсэн эрхэд үндэслэл бүхий хязгаарлалт болсон уу үгүй юу, тухайн нөхцөл байдал тохирсон уу, гарцаагүй яг хязгаарлалт тогтоох ийм эрсдлийн нөхцөл байдалд үнэлж одоо хязгаарлалт тогтоох ийм зохицуулалт байсан уу үгүй юу гэдгийг дээр бол эргэлзээ төрүүлж байгаа. За дараагийн нэг асуудал бол засаг даргын захирамжаар уран цуглах эрхэд хязгаарлалт тогтоосон асуудал байлаа. Өөрөөр хэлбэл нийслэлийн засаг дарга хэд хэдэн захирамжаараа нийслэлийн нутаг дэвсгэр дээр явагдах чагсаал цуглааныг бүртгэхгүй байхыг нийслэлийн засаг даргын тамгын газар хийгээд бусад дүүргийн засаг дарга нарт үүрэг болгосон захирамжийг бол гаргалаа. За энэ нийслэлийн засаг даргын ийхүү захирамж гаргах эрх боломж бүрэн эрхийг нь холбогдох хууль тогтоомжоос шалгаж авч үзэх юм бол ийхүү чагсаал цуглаан хийх эрхийг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хориглон хязгаарлах эрх боломж юм бол хуулиар нийслэлийн засаг даргад олгогдсон гэж бид бол үзэхгүй байна. Тийм учраас уг захирамж бол өөрөө хууль зөрчсөн ийм захирамж байх боломжтой зэрэгцээ үр дагавар нь юу болж хувирваа гэхээр зөрчлийн тухай хуулийн 5.13-д заасан гамшигаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэдэг ийм заалтаар 50 журмаар цар тахлын үед халдвар хамгааллын болон хүн хоорондын зайгаа баримтлаад явагдсан ийм чагсаал цуглаан зохион байгуулагч хийгээд оролцогч нарт гамшигаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэдэг ийм зөрчлийн тухай хуулийн 5.13-д заасан хариуцлага хүлээлгэх бол нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж бид үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ нийслэлийн засаг даргын захирамжууд гарахаас өмнө бүртгэгдээгүй чагсаал цуглаан буюу одоо холбогдох засаг даргад бүртгэгдээгүй чагсаал цуглаанууд бол зөрчлийн тухай хуулийн 5.8-д заасан зөрчил гэдэг үндслээрээ зөвхөн торгох шийтгэлээр асуудал шийдэгдэж байлаа. Өөрөөр хэлэх юм бол торгуулийн шийтгэл ногдуулж байлаа. Харин эдгээр нийслэлийн засаг даргын захирамжаар эрхийг хязгаарснаас үүдэлтэйгээр зөрчлийн тухай хуулийн 5.13-д заасан эрхгүй байгууллагаас тогтоосон 20 зээр хөдөлгөөний хязгаарлалт түүний дэглэмийг зөрчсөн гэдэг ийм диспозицийн нөхцөл бүрдсэн гэдэг үндслээр шүүхээс 5.8 болоод 5.13-ыг хамттан 56 жагсаал цуглаан явуулсан иргэдэд торгуулийн шийтгэл ногдуулах. За 5.13 бол өөрөө баримтлах шийтгэлтэй мөн бас нөлөөлөх сургалт, албан сургалт явуулах ийм өөрөө сонголтод шийтгэлийн төрлүүдтэй. Дээрээс нь торгуулийн хариуцлага нь илүү хүнд. Тийм учраас ер нь энэ шүүхийн практик дээр шүүхээс хуулийн зөрчлийн тухай хуулийн 5.13 заасан нөхцөл одоо хариуцлага буюу бүр баримтлах хүртэлх хариуцлагыг ногдуулах үндслийг бол нийслэлийн засаг даргын захирамжаар бол бий болгосон байна гэж үзэж байгаа. Тийм учраас цаашид ялангуяа хуульчдын хувьд бол уг асуудал дээр байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж тухайлах юм бол тохиолдлууд байна. Сүхбаатарын талбайд цэцэрлэг түрээлэн эсэргүүцэж иргэн ийм 40 гаруй хоногийн хугацаатаагаар ганцаараа одоо эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсан. Уг үйл ажиллагааг эрхгүй байгууллагаас зөрчлийн тухай хуулийн 5.13-д заасан үндслээр торгуулийн хариуцлага ногдуулсныг Сүхбаатар дүүргийн шүүхээр иргэний гаргасан гомдлын үндслээр ер нь энэ чагсаал цуглаан хийх чинь эрхгүй байгууллагаас хориглон хязгаарсан гэдэг ийм зохицуулалт байхгүй байна. Тийм учраас зөрчлийн тухай хуулийн хуульд заасан хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх зохицуулалтын дагуу 5.13-аар уг асуудлыг бол зөвлөхгүй. 5.8-аар бол асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар шийдвэрлсэн ийм кейс байна. Харин нийслэлийн засаг даргын сая дурдсан захирамжууд гарснаас хойш
кейсийн хувьд л ижлэхэн тохиолдлын хувьд ижлэхэн 56 жагсаал цуглаан хийсэн иргэдэд баримтлах шийтгэлийг 5.13 он огдуулсан ийм тохиолдлууд бол гарч ирж байна гэж. За дараагийн нэг асуудал бол жагсаал цуглаан хийх мэдээллийг хүлээн авах бүртгэхээс татгалзах энэ үйл ажиллагаанд бол нэлээд хууль зөрчигдсөн үйл ажиллагаанууд явагдлаа гэж үзэн. Тухайлбал манай хилцүүлэгт оролцож байгаа эс Эрдэнэт хэлэх бах өөрийнх нь одоо нэг хүний зохион байгуулалтаа хийж байгаа суултан дээр яаж мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тухай. Энэ бол хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн ийм үйл ажиллагаа. Дээрээс нь бүртгэхээс татгалзах үйл ажиллагаа бол нийтлэг явагдлаа. Хүний эрхийн үндэсний комиссийн тайлын илтгэлд бол ямар одоо нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 50 хуран цуглах эрхийг хэрэгжүүлэх мэдээллийг бүртгэхээс татгалзсан ийм мэдээллүүд бол байгааг та бүхэн слайдаас харж болно. За харин бидний хийсэн судалгаанд авч үзэх юм бол бид Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүрэгт илүү жагсаал цуглаан явуулж байгаа учраас холбогдох засаг даргын хамгийн газараас мэдээллийг бол авахар хүсэлтүүдийг удаадаар гаргасан. Ялангуяа Сүхбаатар дүүрэгтээ бол нэлээдгүй удаа алтан бичиг бол шидэлцсэн. За бидэнд өгсөн мэдээлэлээр бол нийт 2020 оны хэмжээнд бол 49 мэдээлэл иргэн хуулийн этгээдээс хүлээж авснаас 15 мэдээллийг бүртгэн авч 34-т нь бол татгалцсан гэдэг ийм хариу өгсөн. Бид судалгааны үйл ажиллагааг илүү лавшруулах зорилгоор ямар одоо 15-ыг нь бүртгэхэд авчваа, ямар 34-ыг нь бүртгэхээс татгалзваа гэдэг ийм хариуг буцаагаад явуултал энэ бол иргэн хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан нууцтай холбоотой асуудал байх боломжтой учраас мэдээлэл өгөхгүй гэж хэлсэн. За тэгэхээр бид тэгвэл хувийн нууцтай холбоотой гэж үзэж байгаа юм бол ядаж нийтэд илэрхий байдлаар өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн талаарх мэдээлэл өгөөч гэсэн. Мөн л бидэнд нууцыг хамгаална гэдэг агуулгаараа өгсөн. Энэ нь бол өөрөө мэдээлэл олж авах болон мэдээлэл хайх эрхийг бол ноцтой зөрчсөн үйл ажиллагаа. За энэ үйл ажиллагаанд бол бүртгэхээс татгалзаж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих одоо дүн шинжилгээ хийх бол нөхцөл болцоо нэлээд хязгаарлагдсан буюу мэдээлэл хаалттай байгааг бол энд тэмдэглэн хэлнэ. За харин Чингэлтэй дүүргийн засаг дараагаад явуулсан мэдээлэлээр бидэнд 2020 онд нийт 2 байгууллагын мэдээллийг бид бүртгэж авсан. Үйл ажиллагаагаа тэд явуулсан. Харин нэг мэдээллийг бид татгалцсан. Тэр нь бол жагсаал цуглаан хийх журмын хууль заасан одоо заалтыг зөрчсөн учраас гэж. Хоёр үйл ажиллагаа бол нийслэлийн засаг даргын агентлаг болоод бусад агентлагуудаас зохион байгуулсан ийм олон нийтийг хамарсан үйл ажиллагаа байлаа. Харин татгалцсан энэ үйл ажиллагаа бол олон нийтийн радио телевизтэй холбоотойгоор жагсаал цуглаан хийхтэй холбоотой ийм мэдээлэл байжээ гэж. За Amnesty-ийн хувьд юу гэж энэ судалгаа хийж байгаа байгууллага бол Amnesty-ийн хувьд юу гэж дүгнэж байгаа вэ гэхээр мөн олон улсын Amnesty гэсэн судалгаанд нэг зүйлийг дурдсан юм. Жагсаал цуглаан хуран цуглах эрх буюу жагсаал цуглаан хийх эрхийг үнэмлэхүйн хязгаарлалт тогтоосон хэрнээсээ түүнтэй дүүц хүүц олон түмний хамарсан магадгүй түүнээс илүү олон хүний хамарсан нийтийн хамарсан арга хэмжээг хориглон хязгаарлаагүй мөртлөө иргэний болон улс төрийн тухай олон улсын пактаар хамгаалагдсан жагсаал цуглаан хуран цуглах эрхийг бол хязгаарласан нь тухайн нөхцөл байдлыг хэр хэмжээнд тохирсон байх. За хязгаарлалт нь тохирсон байх. Дээрээс нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн энэ туйлын зорилготой хэр нийцэж байгаа юм бэ? Энд алагчилсан, ялбарлан гадуурхсан, за шүүмжлэлт дуу хоолойг одоо дарах гэсэн ийм үйл ажиллагаанууд явагдаж гинүү гэдэг ийм бол бид нэрийг дүгнэлт хийж байгаа. Тухайлх юм бол нийслэлийн засаг дарга Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр хийхийг зөвшөөрсөн гэдэг байгаа. Миний Улаанбаатар бүжгийн чаленжид бол олон өсвөр насны хүүхдүүд оролцсон. За явуулангийн цэцэрлэгт явагдсан Creative Fall Festival бол нийтдээ зохион байгуулагчийн хэлснээр 800 гаруй хүн оролцсон гэж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг асуудал байна. 800 гаруй хүн явагдсан олон нийт хамарсан үйл ажиллагааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн хэрнээсээ цөөн тооны хүмүүс халдвар хамгааллын аюулгүй байдлаар баримтлаад явагдах ийм жагсаал цуглаан болон суултыг хориглон хязгаарлаж байгаа нь тухайн нөхцөл байдлын хэр хэмжээнд тохирсон байх гэдэг шалгуур шаардлагатай бол бид нийцэхгүй байна гэж дүгнэж байгаа. За дээрэс нь та бүхэн мэдэнд сонгуул одоо сая яригдаад байгаа усан ориглоорын нээлттэй үйл ажиллагаа бүгд зургаар баталгаажуулсан энэ үйл ажиллагаа ерөнхийлөгчөнд хангарах өргөх үйл ажиллагаа гэх мэтлийн үйл ажиллагаанд орол олонний хамарсан үйл ажиллагаа явагдсны зэрэгцээ олон ойн жилүүд болоод задгаа орчинд биш битүү орчинд олон хүний одоо цуглуулсан үйл ажиллагаанууд ч гэсэн явагдаж байгаа нь ол энэ жагсаал цуглааныг хийх
ирэхэд үндэслэл бүхий хязгаарлалт тогтоосон уу гэдгийг эргэж харах утсан юм нөхцөл байдлыг бий боллоо. За дараагийнх нь бол жагсаалт цуглааныг албан тараах үйл ажиллагаа байна. Албан тараах үйл ажиллагаанд бол нэлээдгүй хууль тогтоом зөрчигдсөн байна гэж үзэж байгаа. Ялангуяа due process-ийн хэм хэмжээ бол нэлээд зөрчигдөж байна. Жагсаалт цуглаан хийх журмын тухай хуулийн 14-р зүйлд албан тараах үйл ажиллагаа гагцгүй засаг даргын захирамжийг үндэслэн цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан хэдий боловч энэ хуулийн зохицуулалт дүүрэг болгон дээр харилцан адилгүй хэрэгжиж байна. Ухаалх юм бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болоод Чингэлгээ дүүргийн нутаг дэвсгэр дээр явагдсан жагсаалт цуглаан болон суултыг цагдаагийн байгууллагаас Харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас тарахдаа Чингэлгээ дүүргийн болоод Баянгол дүүргийн засаг даргын албан тараах тухай захирамжийг урьдчилан танилцуулаад жагсаалт цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу тарааж байхад Сүхбаатар дүүрэгт явагдаж байгаа буюу хамгийн их явагдаж байгаа одоо жагсаалт цуглаан суулт үлсэглэнгийн үед бол цагдаагийн байгууллага жагсаалт цуглаан хийх журмын тухай хуулийн 14-р зүйлийг удирдлага болгохгүй мөн цагдаагийн албаны тухай хуулийн 44-р зүйл заасан жагсаалт цуглааны албан тараах зохицуулалтыг хэрэглэхгүйгээр харин цагдаагийн албаны тухай хуулийн 23-р зүйл заасан зөрчил буюу гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох энэ үйл ажиллагааг албан тараах үйл ажиллагааг зохицуулж байгаа хуулийг бол хэрэгжилж байгаа нь хууль тогтоомж нэг агуулгаараа хэрэглэгдэх за наривчсан харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэх энэ хэм хэмжээг бол ноцтой зөрчиж байна. За энэ үйл манай хилцүүлэгт оролцож байгаа амар түвшний зохион байгуулсан хөгшчүүдэд болио урайтай одоо цуглааны үйл ажиллагаа мөн Эрдэнэтийн зохион байгуулсан суултын үйл ажиллагаан дээр цагдаагийн байгууллагаас өгсөн одоо мэдэгдэл бичгээр өгсөн мэдэгдлүүд дээр бол энэ маш тодорхой харагдана. Тийм учраас энэ хууль тогтоомжийн ноцтой зөрчил байгаа нь жагсаалт цуглаан хийх журмын тухай хуулиар бол засаг дарга гэдэг хүн эрсдлийг үнэлээд 50 явж байгаа жагсаалт цуглааныг тараах уу, эс тараах уу, тараавал ямар үр дагавар үүсвэ гэх мэтлэн сөрөг нөлөөллүүдийг бужигнаан үүсгэх улмаар цагдаа иргэд хоёрын хооронд үл ойлголцол бий болж одоо сөргөлдөө үүснээс болж ямар үр дагавар бий болох вэ гэх мэтлэн олон хүчин зүйлүүдийг үнэлж дүнсний үндсэн дээр шийдвэр гаргадаг байхаа гэж бид найдаж байгаа. Тэгэхээр энэ зохицуулалт бол Сүхбаатар дүүрэг дээр огтоос хэрэгжсэнгүй. Дээрээс нь жагсаалт цуглаан хийх журмын тухай хуулиар хэрвээ нийслэлийн засаг дарга захирамж гаргасан тохиолдолд албан тараах захирамж гаргасан тохиолдолд 2 цагийн дотор сайн дураар тарах боломжийг бол олгох ёстой. Үүний дараа албатлаг хэрэглэх хэсэг асуудлаа бас холбогдох журмын дагуу шийдвэрлэх ёстой. Гэтэл яг энэ цагдаагийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн заалтыг хэрэглээ явахаар жагсаалт цуглаан хийх журмын тухай хуулийн заасан 2 цагийн дотор одоо сайн дураараа тарах гэдэг энэ чухал хэм хэмжээ хэрэгжих нөхцөл болцоог бол би одоо үгүйсгэж байна. За энэ нь ч эцэстээ иргэд болоод цагдаагийн хооронд үл ойлголцох сөргөлдөөн бий болох улмаар ялангуяа ковидын нөхцөл байдлын үед халдвар тархах нөхцөлийг бол бий болгож байна. Тухайлх юм бол Баянгол дүүргийн иргэдийн төлөөллийн зохион байгуулсан хөргөчтэй жагсаал цуглааныг цагдаагийн байгууллагаас 23 дугаар цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг одоо хэрэглэн албан тарахдаа 2 цаг гэдэг зохицуулалт дэглэмийг бол хэрэглээгүй. Түүнчлэн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэнийг саатуулсантай холбоотойгоор за 1 хоног одоо албаны саатуулсантай холбоотойгоор иргэд цагдаагийн хооронд нэлийн бужигнаан үйл ажиллагаа явагдсныг бол ялангуяа NTV телевизийн шууд эфирийн цацалт бол түүнийг нотлно. За мөн ерөнхийлөгчийн одоо тангараг үүрэг ёслолын үйл ажиллагааны хүрээнд зориг агсны хөшөөний өмнө явагдсан одоо цуглааны үед ч гэсэн цагдаагийн байгууллагын албатлах хэрэгжилж байгаа байдал бол энэ зохицуулалтыг бол зөрчсөн илэрхий байгаа. Тийм учраас ер нь тархалт коронавирусын тархалт нэмэгдсэн тэр дундаа цагдаагийн байгууллагын албан хаагчдын дундах цар тахлын одоо тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед мөн халдвар хамгааллын хангалттай аюулгүй байдлыг хангасан ийм үйл ажиллагаа явуулаагүй одоо энэ халдвар хамгааллын дэглэмийг сахиулах нэг удаагийн хувцас хэрэглэл байд юм уу бусад үйл ажиллагаа явагдаагүй үед энэ албан тараах үйл ажиллагаанаас аль болох зайлсхийх ялангуяа 50 жагсаал цуглаан дээр төрийн нэг үүрэг бол хүлцэн дэвчих гэдэг нэг юм үүрэг байдаг. Хүлцэн дэвчих үүрэг бол ковидын үед бол ялангуяа маш одоо сайтар яригдах ёстой гэж үзэж байгаа. За хамгийн сүүлд хэлэхэд нэг практик тогтлоо. Энэ бол
чагсаалт цуглааныг албан тараах ямар нэгэн шийдвэр гаргаагүй хэдий боловч чагсаалт цуглааныг зохион байгуулагч нартай багаахан сүргэлдөө бий болоход цагдаагийн хүч албатлогыг хэрэглээд одоо албадан машин цуулгаад цагдаагийн хэлцэст мэдүүлэг тайлбар өгсөн гэдэг ийм үйл ажиллагаанууд бол цагдаагийн байгууллагаас нэлээдгүй гарлаа. Сэтгүүлчдийн хувьд иргэдийн хувьд энэ үйл ажиллагааг баримтчилгаа гэж одоо томьёолоод асуудлыг ярихаар цагдаагийн байгууллагаас энэ бол баримтчилгаа биш ээ. Энэ бол зөвхөн тайлбар мэдүүлэг аваад хууль одоо сануулад дахин ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулад тараасан үйл ажиллагаа явуулаа гэж. Гэхдээ аргыг хараад үзэхээр энд бол хүч халдварлыг хэтрүүлэн хэрэглэсэн байх. За цагдаагийн албан нутгийн хуулийн заасан төрс хадгалах гэдэг энэ дүү процессын хэм хэмжээгч өөрөө зөрчсөн ийм үйл ажиллагаанууд бол хуран цуглах үйл ажиллагаанд нэлээдгүй явагдлаа.